Монгол улсын төсвийн одоо 2026 оны 1-р удирдлагын байдлаар төсвийн гүйцэтгэл төсвийн нэгдсэн орлого 870 орчим тэрбум төгрөгөөр тасалдагдсан байж байгаа гүйцэтгэл нь. За төсвийн тэнцэл гэхэд нийтдээ орог 1.4 их найдын алдагдaltaй болцсон. За ингээд гадаад дэлхийн нөхцөл байдлаас хамаарад бас дизель төсвийн үн өсөж байна, өргөн хэрэглээний барааны үн өсөж байна. Үүнийг дагаад бас аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, айл өрхүүдийн орлого гэдээ бас хүн дарамтууд ирж байгаа. Тухайлбал одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь бол нэлээд ихээр өссөн. Зөвхөн махан дээр жишээ авахад л мах одоо 50 гаруй хувиар өсчихэд байгаа шүү дээ. Ийм болохоор аж ахуй нэгж айл өрхүүдийнхаа энэ үйл ажиллагаа болоод орлогыг хамгаалах энэ төсвийн бодлого үнэхээр дутагдж байна. Тэгэхээр хүн намын зөвлөлөөс бас энэ төсвийн асуудал дээр нэгдүгээрт энэ татврын багц хуулийн асуудлыг хаврын чуулганаар нэн даруй засгийн газраас оруулж ирж бас баталж хэрэгжүүлэх юм хэрэгцээ шаардлага байгаа дээр бол бас саналаа нэгтгэсэн. За татврын багц хууль бол 24 оны парламент бүрдснээс хойш 2 удаагийн засгийн газар өргөн барьсан ч одоо сая шинэ засгийн газар бүрдээ буцаага татцсан. 2025 оны жилийн эцсийн байдлаар аж ахуй нэгжүүдийн улсад төлөх татврын нийт төр 3.2 их найт төгрөг бүрдсэн. Асар их хэмжээний татврын болоод зээлийн дарамтанд ингээд явж байгаа. Гэтэл төрөөс аж ахуй нэгжээ дэмжих татврын бодлого бол огт хэрэгжихгүй ингээд 2 жилийн хугацаа өнгөрүүллээ. Ер нь шулуугаар хэлэхэд бол сүүлийн 2 жилийн хугацаанд өмнөх 2 засгийн газар аж ахуй нэгжүүдэд ард иргэдтэй болон татврын асуудлаар шилнийг цаанаас чихэр долоолгож байгаа юм шиг байдалтай явж ирсэн. Нэмэх гээд шийдэх гээд байна. Тийм учраас энэ асуудлыг дахиж хойшлуулгүйгээр энэ хаврын чуулганаар нийгмийн аралтаа оруулж ирж батлаад за мөн төсвийн тодтолтойгоо уялдуулаад энэ намраас эхлээд тодорхой хөнгөлт чөлөөлтүүд нь хэрэгжиж явах энэ боломжийг бүрдүүлэх асуудлаар бид нар тодорхой саналуудаа бас сангийн сайд болоод засгийн газрын төлөөлөлд бас хэлсэн. Ингээд энэ татврын бас багц хууль батлагдсанараа тухайлбал одоо энэ нөөтийн уцаа олголтыг болвол амжиргааны доод түвшинтэй уялдуулаад буюу 492 мянган төгрөг хүртэл хүн болгоны тухайн сарын худалдаа авалтан дээр 100% буцааж олгохоор түүнээс дэш үе шаттайгаар 5% бууруулах буцаагаад 2% одоо буцаа олголтыг олгодод явдаг байхаар зохицуулсан байж байгаа. Тэрийг бол энэ агуулгаар нь бас өргөн барихаар одоо төлөвлөсөн байгаа юм байна. Хоёрт аж ахуй нэгжийн орлогын татврыг бас аж ахуй нэгжүүдийн сая төсвийн энэ орлогын тасалдал дээр бас татврын орлого тасалдсан гол нөлөөлөл нь бол аж ахуй нэгжийн орлогын татвар гэж. Тийм болохоор энэнийхээ бас дарамт ачааг бууруулахгүй болохгүй нэ. За хамгийн гол юм бол энэ ажил хөдөлмөр эрхэлж байгаа халамжаас хөдөлмөрлөө шилжинэ гэдэг бодлогоо бодиттой хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Яг хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс авж байгаа цалин орлогоос нь авч байгаа энэ татврыг бууруулснаар тухайн хөдөлмөр эрхэлж байгаа хүний яг гарт ирж байгаа цалин орлого нь өснө. Ингэж бас айл өрхийн бодит орлого тодорхой хэмжээгээр өсөх боломж өгнө. Тийм учраас хувь хүний орлого албантай татврыг хөдөлмөрийн үндэсний доод хэмжээ хүртэл 100% чөлөөлөх. Түүнээс дэше үе шатаа чөлөөлөд явах энэ асуудлыг бас оруулж шийдвэрлэж явах шаардлагатай гэсэн ийм одоо санал байр суурийг бол энэ татврын одоо багц хуулийн хүрээнд бид нар тавьж байгаа. Тэгээд төсөвдөр бол төсвийн орлого тасалдж байгаа. Цаашлаад бас төсвийн тэнцэлээр алдагдал үүсэж байгаа. Тэгээд энэ олон асуудлыг төсвийнхаа бас эдгээр сахилга батыг сайжруулах хэрэгтэй байна. 2024 оны төсвийн гүйцэтгэл үндэсний аудитын газар аудит хийхэд 9 их найдын төсвийн зөрчил илэрсэн. Засгийн газрын хэрэглэх газрын сайд тухайд Бямцаг сайд мэдэгдэжсэн. Тэгэхээр нийтдээ төсвийн зардлын маань баг 3/1 зөрчилтэй байгаа байхгүй юу? 3 төгрөг тутмынхаа нэгийг зөрчилтэй зарж ийн гэсэн. Тэгэхээр энэ төсвийн орлогоо бид нар татвар төлөгчдөөс хуулиараа ингээд хүчээр дансыг хааж байгаад авна гэд баталцдаг. Гэхдээ нөгөө талдаа бүрдүүлсэн орлогоо бид нар сахилга баттай ил тод үр ашигтай зарцуулж чадахгүй байгаа бол энэ үндэсний аудитын газраас харгаж байгаа жил бүрийн тайлангаар нотлогдож байгаа. Тэгэхээр бид нар бол сангийн яам болоод энэ засгийн газарт болоод энэ төсвийнхаа сахилга батыг сайжруулаач. Төсвийн үргэлгэн хангалтын зардлаа багасгаач. Яг бодит байдлаар эдийн засаг макро түвшиндээ дотоодын бүтээгдэхүүн өсөөд идэг. Төсвийн нийт орлого зарлага өсөөд байгаа хэдий ч тодорхой цөөхөн эдийн одоо уул уурхай дагсан байдаг юм уу, төр дагсан том компаниудын орлого өсөд хувийн хвшил томроод байгаа юм шиг харагдаад байгаа боловч бодит хэрэг дээрээ
Яг нийт одоо ажлын байрыг бий болгож байгаа жижигдэнд бизнесүүд айл өрхийн бодит орлого бол огт өсөхгүй байгаа. Улам хүнд байдалд орж байгаа. Нийт өрхийн айл өрхийн бараг 90% зээлтэй. Тэтгэврийн зээл, цалингийн зээл, ипотекийн зээл, апийн зээл, хэрэглээний зээл гэдэг байж болох бүх төрлийн зээлүүдтэй банк, хадгалан зээлийн оршоонд гэдэг. Иргэд олсон орлогынхоо 40-50% зөвхөн банкны зээлэнд төлж байна. Үндсэн зээл хүүгийн төлбөрт. Үлдсэн ямар мөнгөөр одоо амьдрах вэ? Орлого өсдөггүй, ажлын байр бас нэмэгддэггүй, цалин хөлс өсдөггүй, үлэмж өсдөггүй. Ийм асуудлууд байгаа болохоор энэ төсвийнхаа бодлогыг нэг эргэж харж яг энэ төсвийн улс орны энэ төсвийн орлого өсөж байгаа, эдийн засаг өсөж байгаа өсөлтийг нь айл өрх аж ахуй нэгжис наахтай бодиттой бодлого хэрэгжүүлэх ийм зайлшгүй шаардлага бол тулгарч байгааг бол хэлмээр байна. Энэ дээр бол хүн намын улсын хурлдах зүйл их хурлын төвшөнд бол шахаж шаардаж энэ хаврын чуулганаар энэ татрын багц зүйлийг бас батлуулах дээр бол хариуцлагатай, санаачлагатай ингэ ажиллана гэдэг бас мэдэгдэе. Төсвийн одоо нэгдүгээр удирлын гүйцэтгэлээр орлого нь 870 тэрбумаар тасалдсан. Тэр дотоод тэр төсвийн орлогын тасалдаж чинь аж ахуй нэгжүүдийн орлогын албан дотор байгаа байхгүй. Тэгэхээр аж ахуй нэгжүүдийн улсад төлөх татврын нийт дүрийг үлдэгдэл 3% их найд гараад явцсан. Ийм үед бид нар энэ татрын багц зүйлийг хурдан оруулж ирээч. Эдийн засгт хувийн хвшлийн оролцоог дэмжинэ гэдээ 2 жил ярьлаа шүү дээ. Энийгээ бодит ажил болгооч. Тэр энийг оруулж ирж байгаа тохиолдолд төсөв давхар тодтох ш таарна. Яагаад тэгэхээр энийгээ бид нар хэрэгжүүлж байгаа тохиолдолд эх оны 1 сар руу шийдэхгүйгээр төсвийн тодтолтойгоо цуг оруулж ирээд энэ намраас энийхээ бас үр дүнг ингээд иргэд аж ахуй нэгж хүртээд явах ёстой л гэсэн байр суурьтай байж байгаа. Тухайлбал одоо ингээд аж ахуй нэгжүүдийн бодит байдлыг бид нар харж байгаа шүү дээ. Саяхан та нар анзаарсан бол сошиал дээр явж ирсэн 1.5 тэрбум хүртэл борлуулалттай аж ахуй нэгжүүдийн жижиг бизнесүүдийн татврын төлсөн татврыг 90% буцаа олголт хийдэг шүү дээ. Гэтэл тэрийг өөр төрлийн татварлуу суутгаад төсвийн орлогоо бүрдүүлэхэд хүчээр авсан тохиолдол гарч байгаа байхгүй юу? Нэг талдаа засгийн газар нь аж ахуй нэгжээ дэмжинэ гэдэг ингээ яриад идэг бодит ажил огт байхгүй хий оос яриа болоод. Нөгөө талдаа яг энэ сангийн яамны үед юм татврын газар нь төсвийн орлогоо бүрдүүлэх болохоор за одоо бүх байж болох хэмжээгээр дансыг хааж байгаа ч юм уу татврын орлого бүрдүүлээд явдаг. Тэр энэ татвар талаас ялангуяа орлого бүрдүүлж байгаа аж ахуй нэгж хувийн хвшил эдийн засгийн гол хөдөлгөгч хөвшүүлсэн ажлын байр бий болгож байгаа хувийн хвшлээ дэмжих ийм талаас нь бол энэ төсвийн тодтол энэ төр анхаарах хэрэгтэй гэсэн гол байр суурьтай байна. За өмнөх хоёр засгийн газрын хугацаанд буюу оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газар, Зандан шатар ерөнхий сайдын засгийн газрын хугацаанд 2 удаа ажлын хэсэг гарч ажилласан. Хоёр ажлын хэсэг нь хоёуланд би орж ажилласан. За энэ дээр бол сангийн яамныхантай нийлээ сангийн сайд оролцоод бид нар маш нарийн тооцоолууд хийсэн. Төсвийн ачаал даах боломж, нөгөө талын татврын хөнгөлөлт чөлөөлөлтөнд буцаад эдийн засгийг яаж дэмжих юм, татврын бааз зүрийг яаж нэмэгдүүлэх юм, аж ахуй нэгж ард иргэдийн орлогыг яаж дэмжих юм бэ гэдэг. Тэгэхээр яг Монгол улсын бас ярьж байгаа олон жил ярьсан халамжаас хөдөлмөрлөө чиглэлийн бодлогыг дэмжинэ гэдэг. Яг хөдөлмөрлөж байгаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ орлогоос нь авч байгаа татврыг бууруулъя. Бууруулахдаа хэдэн төгрөгийн цалин авдаг байсан хамаагүй. Бүх цалин авж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс орж байгаа авж байгаа цалингийнх нь хөдөлмөрөөсөө доод хэмжээ хүртэл буюу одоо бол 792 мянга байна. Тэр хүртэл хүн амын орлогын өндрийг авахгүй 100% чөлөөлчих гэж. Тэрнээс дээшээ сая хүртэл 50% гэдэг. Тэгээд саяасаа дээшээ бол тодорхой үе шаттай ингээ буураад явдаг байхаар тооцоол нь хийгдээд өнгөрсөн ажлын хэсэг төр өгцөн зүйл байхгүй. Тэгэхээр энийгээ өргөжлүүлээд явах хэрэгтэй гэсэн бид нар саналтай байна. Энэ бол төсвийн хувьд ч гэсэн төсвийн ачааллын хувьд ч гэсэн даагаад явах боломжтой ийм зүйл. Нөөтдөр бол одоо айл өрх болгон сар болгон худалдаа авалт хийж байгаа шүү дээ. Тэр нөөтөд бүртгэлтэй тэр худалдаа авалт хийж байгаа иргэн бүр тухайн сард хийсэн худалдаа авалтынхаа тэр амжиргааны доод түвшин болох 498 мянга хүртэл төгрөгийн дүнд худалдаа авалт хийсэн бол 100% буцаа олголт авдаг. Түүнээс дээш үе хаттай буураад явдаг. Ийм байдалтай ингэ зааж өгч